Америк нэгдсэн улс болон Иран улс галзуурсах хэлэлцээрийг 60 хоногоор сунгахаар тохиролцжээ. Израиль улс Газан зурвасын нутаг дэвсгэрийн 70% хяналтандаа авна. Казахстан улсын анхны цөмийн цахилгаан станцыг барих тухай хэлэлцээрт Владимир Путин, Токаев нар гарын үс үзэрлээ. Япон болон Филиппин улс батлан хамгаалахын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцсон байна. Баримтрын үзэгчтэй дэлхийд дахинд болж байгаа онцлог мэдээлэлээс таймлан хүрэх гэж байна. Анхаарлаа хандуулна. За Ираны дан эхлээд 3 сар төр гал зогсоох хэлэлцээр байгуулагдаад 2 сар өнгөрсөн байна. За энэ хугацаанд яг одоо Америк нэгдсэн улс болон Ираны дипломатууд гал зогсоох тохиролцоог 60 хоногоор сунгаж, Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар шин шатны яриа хэлэлцээг эхлүүлэх тухай урьдчилсан тохиролцоонд хүрсэн гэж Америк нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч JD Vance баталж мэдээллээ. За ерөнхийлөгч Дональд Трампын зөвшөөрлөг яг одоо хүлээж байгаа юм байна. За ерөнхийлөгч хизээ гэдгээс гадна нэмээд ер нь гарын үсэг зураг хэсгийг яг таг хэлэхэд хэцүү байна гэж JD Vance сэтгүүрсэд мэдээлэл өгөх үедээ хэлсэн байна. За талууд уг хэллэг томьёолын асуудлаар нааш цааш ярилцсаар байгаа юм. За бас нэг шинэ мэдээлэл гэх юм бол Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай хийж байгаа энхийн хэлэлцээрийн төслийг Израиль тэргүүтээ холбоотон орнуудтай хүргүүлсэн байна. Өмнө хэлэлцээг түргэгдэх хүрээнд Пакистаны гадаад хэргийн сайд Мохаммед Ишактар өнөөдөр Вашингтонд очиж Америк нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзахаар төлөвлөж байгаа юм байна. Тэгвэл хэлэлцээртэй юу байгаа талаар харвал яригдж байгаа тохиролцооны гол цөмд мэдээж Ормуусын хоолойн асуудал байгаа. Уг ойлголцлын санал бичигт Иран Ормуусын хоолойгоор дамжин өнгөрөх хөлөг онгоцнуудаас төлбөр авах боломжгүй болно. Өмнө 30 хоногийн дотор усан замд байрлуулсан бүх мин цэвэрлэх ёстой гэж тусгасан байна. Америк нэгдсэн улсын сангийн сайд Скотт Бессент хэлэлцээр эцэслэн батлагдаж чадах юм бол газрын тосны үн маш хурдан буурах боломжтой гэж үзэж байна. Иран сүүлийн өдрүүдэд өдөрт ойролцоогоор 20 гаруй худалдааны хөлөг онгоцыг нэвтрүүлж байгаа гэж мэдээлсэн. Гэхдээ дайнаас өмнө энэ тоо өдөртөө 100-аас давдаг байсан гэдэгтэй харьцуулахад бага хэвээр. Тэгвэл урьдчилсан тохиролцооны дагуу Америк нэгдсэн улс Ираны бондуудад тавьсан хоригоо даажмаар цуцалж газрын тосны экспортод тавьсан хоргийг зөөлрүүлэх юм байна. Гэсэн хэдиж хэлэлцээрийн талаарх мэдээлэл гарч байх үед Америк нэгдсэн улсын сангийн яам Ираны армийн газрын тосны борлуулалттай холбоотой шинэ хориг арга хэмжээг зарласан байна. Өөрөөс харахад ахаад хэлэлцээр эцсийн байдлаар батлагдгүй үгүй юу гэдгийг эргэлзээтэй болгож байна. Цөмийн асуудал хамгийн хүнд сэдв хэвээрээ 60 хоногийн хугацаанд хэлэлцэх эхний асуудлуудын нэг нь Ираны өндөр түвшинд баяжуулсан ураны нөөцийг яах вэ гэдэг. JD Vance-ийн хэлж байгаагаар хэлэлцээний явцад өндөр түвшинд баяжуулсан ураны асуудлаар ерөнхий зарчмын тохиролцоонд хүрэхийг зорж байгаа. Гэхдээ нарийн нөхцлүүдийг дараагийн яриа хэлэлцээний үеэр шийдвэрлэнэ гэсэн. Иран улс нь одоогоор ураны нөөцөөсөө татгалзах амлалт өгөөгүй. Гэхдээ Иран улсын ерөнхийлөгч манай улс цөмийн зэвсэг бүтээх зорилгогүй гэдгээ баталж харуулахад билээ гэж энэ 7 хоногийн их хэлсэн. Үүнээс харуул тодорхой хэмжээнд Техраны талаас цөмийн хэлэлцээрийн асуудлууд дээр буултууд хийнэ гэсэн хүлээлт байгаа юм. Израиль улсын ерөнхий сайд Беньямин Нетаньяху Газан зурвасын нутаг дэвсгэрийн 70% хяналтандаа авах үүрэг чиглэлийг айрамдаа өгсөн гэдгээ зарлалаа. Одоогоор Израиль Газан зурвасын нутаг дэвсгэрийн 60% нь хяналтаа тогтоосон байна. Үүнийг аажмаар нэмэгдүүлж эхний ээлжинд 70% хүргэнэ гэсэн байна. Үүнээс харуул цаашиж гисэн 70% нэмхийг зорих шинжтэй байна гэсэн. Түүнийг инхүү үг хэлж явах үеэр танхимд байсан хүмүүс Газан зурвасыг бүхэлд нь эзлэхийг хүртэлтэй уриалж байлаа. Хэрвээ Израиль нутаг дэвсгэрийн хяналтаа цаашид өргөжүүлсээр байх юм бол Газад амьдарч байгаа ойролцоогоор 2 сая палестинчууд улам хумигдаж дайны улмаас сүйдсэн жижигхэн бүс нутагт шахагдан амьдрах нөхцөл үүсэж байна гэсэн үг. 2025 оны 10 дугаар сард Израиль болон Хамас бүлэглэлийн хооронд байгуулагдсан гал зогсоох хэлэлцээрийн дагуу бол Израилийн цэргүүд шар шугам гэж нэрлэгдэж байгаа зааг хүртэл ухарч Газан зурвасын ойролцоогоор 53% нь хяналтаа хадгалж үлдсэн байдаг. Гэвч үүнийг баг багаар нэмсээр байгааг Хамас бүлэглэлийн зүгээс эрс буруушааж гал зогсоох хэлэлцээрийг ил тод зөрчсөн үйлдэл газар дээрх нөхцөл байдлыг ингэж хүчээр өөрчилж Газан зурвас цэргийн хяналтаа бэхжүүлэхийг оролдож байгаа нь хэлэлцээрийг зөрчсөн явдлаа гэж үзсэн байна.
Одоогоор Израиль болон Хамас бүлэглэл аль аль нь Америк нэгдсэн улсын зуучлалаар байгуулсан гал зогсоох хэлэлцээрийг мөрдөх үүрэгтэй хിവэрэ. Гэхдээ хэлэлцээрийн хэрэгжилт бодит байдал дээр ийм байгаа нь яахаараагүй хэлэлцээр цаашаа үргэлжлэхгүй үгүй юу гэдэг мөн эргэлзээтэй болгож байгаа юм. Хэлэлцээрийн тухайд хариуцсан ажиллаж байгаа Болгар улсын дипломат Николай Младенов энэ сарын ихээр ахиц дэвшил гарахгүй бол өнөөдрийн шар шугам гэж яриад байгаа зүйл нь нэг өдөр хан болж хувирна. Газаг 2 хуваана гэж анхааруулсан. Мөн Газад энгийн иргэд амөрөгцээр байгаа олон гэр бүл Израилийн агаарын цохилтоос айж эмээсэн байдалтайгаар амьдарч байна гэдгийг хэлсэн юм. Яг ч аргагүй Израиль улс гал зогсоох хэлэлцээр хүчин төгөлдөр болсон цагаас хойш Газын зурвас зохилт өгсөөр байгаа. Израилийн эрх баригчид үүнийгээ тайлбарлахдаа Хамас бүлэглэлийг дахин зэвсэглэж хүчээ сэргээж явна гэж үздэг. Палестины эрүүл мэндийн яамны мэдээлснээр гал зогсоох хэлэлцээр эхэлсэн цагаас хойш Израилийн цохилтуудын улмаас Газад 850 хүн амьдарсан алдсан байна. Төлөвлөгөөний дагуу бол Хамас бүлэглэл зэвсгээ хураалгасны дараа олон улсын аюулгүй байдлын хүчин цэргүүд Газын тодорхой бүсүүдийг хяналтандаа авна. Үүний дараагаар Израилийн айрам эзэлсэн нутгуудаасаа үе шаттайгаар ухрах ёстой. Хэдийгээр зарим улс орон энэхүү олон улсын аюулгүй байдлын санаачлагад оролцох сонирхлоо аль хэдийн илэрхийлсэн ч гэсэн яг хизээ байрлуулах нь тодорхойгүй хэвээр байгаа. Тиймдээ ч Израиль улсын айрам Газын зурвасын улам ийм олон хэсгүүдийг хяналтандаа авч байр суурь бэхжүүлсээр байгаа юм ба. Орос улбанаас болон Казахстан улсын ерөнхийлөгч нар болох Владимир Путин, Касим-Жомарт Токаев нар Казахстан улсын анхны атомын цахилгаан станцыг барих тухай хэлэлцээрт гарын өсөв зурсан байна. Төслийн нийт өртөг ойролцоогоор 117 их найд рубль санхүүжилтийн тодорхой хэсгийг Орос улбаны улсын зээлээр шийдвэрлэхээр болсон байна. Дэлхийн хамгийн том уран үйлдвэрлэгчдийн нэг болох Казахстан улс нь атомын цахилгаан станц байгуулах энэхүү асуудлыг сүүлийн 20 гаруй жилийн турш хэлэлцэж байгаа. Ингэж удаж байгаа шалтгаан нь зөвлөлтийн үеийн цөмийн зэвсгийн туршилтын уршигыг хамгийн ихээр амласан орнуудын нэг гэдэгтэй холбоотой. Тодорхойлбол Казахстан улс нь зөвлөлтийн үед олон зуун удаагийн цөмийн зэвсгийн туршилт хийгдсэн газар. Үүний улмаас өргөн удам газар нутаг амьдрах боломжгүй болж ойр орчмын иргэдийн дунд олон төрлийн өвчин гардаг болсон. Өнөөдөр ч гэсэн цөмийн технологид үл итгэх хандлага нийгэмд хүчтэй хэвээрээ байдаг. Гэсэн хэдий ч тус улсад эрчим хүчний хэрэгцээ сүүлийн үед огцон мөсөн нэмэгдэж байгаа. Байгалийн ихээхэн нөөцтэй ч гэлээ 20 сая хүн амтай энэхүү улс нь цахилгаан эрчим хүчнийхээ дийлэнхийг нүүрсээр ажилдаг нүүрсний станцуудаас гаргаж авдаг. Мөн Казахстан улс нь цахилгаан эрчим хүчний импортынхоо ихэнх хэсгийг Орос улбаноос авдаг байна. Учир нь тус улсын олон цахилгаан станцууд хуучирч дотоодын хэрэгцээг бүрэн хангаж чадхааргүй хэмжээнд очсон байгаа юм байна. Тиймээс эцэст нь 2024 онд болсон бүх нийтийн санал асуулгаар иргэд цөмийн цахилгаан станц барихыг дэмжсэн. Станцыг тус улсын зүүн өмнөд хэсэгт орших Балхаш нуурын иргэдэрх Улкэн гэх тосгонд байгуулахар шийдвэрлсэн байна. Казахстан улсын ерөнхийлөгч Касим-Жомарт Токаев энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурсны дараагаар өнөөдөр байгуулж байгаа Балхашийн атомын цахилгаан станцын гэрээ маш чухал түүхэн ач холбогдолтой энэхүү төслийг дэмцэнд талархаж байна хэмээн Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин талархлаа илэрхийлсэн байна. Мөн Владимир Путин станц ашиглалтанд орсноор Казахстан улсын эдийн засгийн болон эрчим хүчний хангамжид маш том хувь нэмэр оруулна гэсэн. Хамтын ажиллагааны хүрээнд Орос улбаны улсаас зээл олохоос гадна Казахстаны цөмийн эрчим хүчний агентлагийн мэдээлж байгаагаар станцын ерөнхий гүйцэтгэгчээр Оросын төрийн өмчөд Росатом компани ажиллах юм байна. Үүний өмнө Хятад, Франц, Өмнөд Солонгос зэрэг улсуудын томоохон корпорац компаниуд яригдж байсан. Бүтээн байгуулалтын ажлын талаар Казахстаны цөмийн эрчим хүчний агентлагийн дарга Алмаз Адамын хэлснээр станц 2 реактортай байх юм байна. Нийт өртөг нь мэдээллийнхэн дурсамжлан 1 их найд рубль байгаа. Үүнээс ойролцоогоор 2 тэрбум $ыг нь аюулгүй байдал болон дэд бүтцийн бүтээн байгуулалтанд зарцуулах юм байна. Мөн барилгын ажил 2027 онд эхэлж эхний реакторыг 2034 оны ихээр ашиглалтанд оруулахар төлөвлөсөн байна. Дашин дуртад Казахстан улс нь 2 дахь атомын цахилгаан станцаа барих шийдвэр аль хэдийн зарласан байна. Энэ төслийн үндсэн гүйцэтгэгчээр Хятад улсын төрийн өмчөд Хятадын үндэсний цөмийн корпорац сонгогдсон байгаа юм. Дараагийн мэдээ. Япон болон Филиппин улсууд батлан хамгаалахын хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцож Японоос зэвсэг нийлүүлэх мөн цэргийн тагнуулын мэдээлэл солилцох тухай яриа хэлэлцээг эрчимжүүлэхээр санал нэгдсэн байна. Мөн хоёр улс харилцаагаа дипломат хамтын ажиллагааны хамгийн дээд түвшин болох ээж бүрэн стратегийн түншлэлд хүргэж ахиулсан байна.
Ингэснээр зөвхөн аюулгүй байдал, стратегийн асуудлаар биш, эдийн засаг, худалдаа гээд маш олон өргөн хүрээний салбарт хамтран ажиллах боломжууд бүрдэж байна гэсэн. Энэ 7 өнөخت Япон улс Филиппин улсын ерөнхийлөгч Фердинанд Маркос Жуниорыг төрийн айлчлалын үеэр хамгийн өндөр түвшинд хүлээн авч уулзсан. Тэрээр Япон улсын эзэн хаан Нарухитотой уулзаж төрийн хүндэт зоогт оролцож тус улсын хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг болох удвал цэцгийн хотонг авсан байна. Тэрээр Япон улсын ерөнхий сайд Такаичи Санаятай уулзсныхаа дараагаар хамтарсан хэвлэлийн багварал хийсэн. Энэ үеэр Маркос хоёр улсын харилцаанд түүхэн чухал үе шат тохиож байна гэж хэллээ. Энэ бүхэн Япон улс Филиппинийг батлан хамгаалахын чухал түнш төрөйг ирээдүйн томоохон зэвсгийн худалдан авахч гэж үзэж байгаагийн маш тод илэрхийлэл гэж олон улсын шинжээчид үзэж байна. Япон болон Филиппин хоёр улсын батлан хамгаалахын харилцаа нөхөө улам ойртож байгаа нь зүүн болон өмнөд хятадын тэнгис дэх Хятад улсын үйл ажиллагаатай холбоотой болгоомжлууд нэмээд Тайваны асуудалтай холбоотой гэж тайлбарлаж болно. Тайваны асуудал нь зөвхөн Филиппин, Япон гэлтгүй бүс нутгийн гол маргаануудын асуудлуудын нэг яахааргүй юм байна. Тайваны асуудлаас болж саяхан хүртэл Токио, Пекин болон Бээжингийн харилцаа маш нууцсан. Ийм байхад Япон улсын засгийн газар цэрэг зэвсгийн худалдааны хязгаарлалтуудад цуцалж эхлэх байгаа нь бүс нутгийн нөхцөл байдлыг улам докторгүй болгож байна. Тухайлбал өнгөрсөн 4-р сард зэвсэг экспортлохыг хоригддог байсан бодлогоо цуцалсан байна. Энэ нөрөө дэлхийн 2-р дайнаас хойш баримталж ирсэн. Ихийг эрхэмсэн бодлогод нь орсон маш том өөрчлөлтөө гэсэн. Энэхүү экспортын хориг цуслагдсанаар Филиппин улс Япон улсын зэвсгийн экспортын анхны томоохон хэрэглэгч болох төлөвтэй байгаа юм. Энэ журуу энэхүү айлчлалаар яригдсан зүйлсүүдээс харагдсан байна. Тухайлбал хоёр улсын удирдагчид Япон улсын тэнгисийн цэргийн хүчний Абукома гэх ангиллын сүнөөгч хөлөг болон TC эрг их сургалтын нисэх онгоцуудыг Филиппинд нийлүүлэх талаар албан ёсны хэлэлцээг үргэлжлүүлэхээр болсон байна. Филиппиний батлан хамгаалахын сайд Гилбертогийн хэлснээр Япон улсын Type 88 их эргийн хамгаалтын пуужин худалдан авах сонирхолтой байгаа гэдэг нь хэлсэн байна. Түүнчлэн Маркос болон Такаичи нар цэргийн тагнуулын мэдээлэл солилцох хэлэлцээрийг байгуулах тухай албан ёсоор ажлыг эхлүүлсэн байна. Энэ тухайд Америк нэгдсэн улстай хамтарсан 3 талд батлан хамгаалахын хамтын ажиллагааг илүү нэгт болгох боломжтой зорилготой гэж хоёр тал тодорхойлсон байна. Үүнээс ч өмнө бүр тодруулбал 2024 онд энэхүү хоёр улс цэргийн хүчнүүдийн харилцан ажиллал хамтарсан сургуультуудыг хөнгөвчлөх, хэлбэршүүлэх, олшруулах тухай гэрээнд бол гарын үсэг зурж байсан. Үүний үр дүнд Япон улс 1400 хүртэлх цэргийн албан хаагчаа хамтарсан сургуультанд тогтмол оролцуулах боломжтой болсон байдаг. Энэ онд байгуулсан бас нэгэн шинэ батлан хамгаалахын гэрээний дагуу хамтарсан сургуулийн үед сум, шатхуун, хүнс гээд бусад хэрэгцээтэй бараа материалыг ямар ч давтаргүйгээр харилцан нийлүүлэх боломжийг бүрдүүлсэн байна. Хоёр улс нь эрчим хүчний аюулгүй байдлыг хангах хамгаалагч хэлэлд мөн хамтарч ажиллахаар болсон байна. Үүний хүрээнд Япон улсын санаачилж байгаа олон улсын санхүүжилтийн шинэ механизмыг ашиглаж энэ хүрээнд хамтарсан төслүүд хэрэгжүүлэхээр болсон байна. Энэ тухайд тодруулбал энэхүү механизм нь Ираны дайны улмаас Ормосын хоолоогоор нээт тээвэрлэх хөдөлгөөн саацнаас үүдэн эрчим хүчний хангамжийн хүндрэлтэй тулгарч байгаа зүүн өмнөд Азийн орнуудад нефтийн стратегийн нөөцөө докторжуулахад нь шаардлагатай дэд бүтцийг байгууллагад нь дэмжлэг үзүүлэх санхүүгийн механизм юм ба. Дараагийн ус мэдээ. Европын холбооны зүгээс Хятад улсын эзэмшлийн онлайн худалдааны платформ болох Тэмүүд 200 сая еврогийн торгуул ногдуулсан байна. Учир нь энэхүү платформ дээр хүүхдэд аюултай стандартын шаардлага хангаагүй хууль бус бүтээгдэхүүн худалдаалагдаж байсан болох нь нотлогдсон байна. Европын комиссийн албан мэдээллийг харвал Тэмүүд платформ дээр худалдаалагдаж байгаа бараа бүтээгдэхүүний эрсдлийг зохих түвшинд илрүүлж дүн шинжилгээ хийж үнэлж чадаагүй. Хэрэглэгчдэд учирч болцсошгүй хор уршигыг хангалттай тооцоолоогүй гэж дүүнсэн байна. Тэмүү компани нь Европын холбооны шаардлагыг биелүүлж байгаа эсэх асуудлаар 2024 оны 10 дугаар сараас эхлэн шалгагдаж байсан. Тэгвэл энэ удаад дүгнэлтийг Тэмүү компани зүгээс торгуулийн шийдвэртээ санал огт нийлэхгүй байгаа гэдэг хэллээ. Ногдуулсан торгуулийг хэд өндөр гэж үзээд боломжит хариу арга хэмжээ судалж эхэлсэн гэсэн юм. Шалгалтын хүрээнд хараат бус туршилтын байгууллага нууц худалдан авалт гэж Тэмүүгээр дамжуулан захиалсан олон тооны цэнэглэгч цахилгааны аюулгүй байдлын үндсэн шалгалтуудыг давж чадаагүй болохыг тогтоосон юм байна. Хүүхдийн тоглоомын зарим хэсэг нь аюулгүй байдлын эрсдэлтэй гэж дүгнэгдсэн байна. Зарим бүтээгдэхүүн зөвшөөрөгдсөн хэмжээнээс маш өндөр агуулмжтай химийн бодис илэрсэн. Зарим тоглоом нь маш амархан салдаг жижиг эд ангитай байсан нь амьсгалын замд саад учруулах эрсдэлтэй гэсэн дүгнэлтүүдийг Европын комиссаас гаргасан байна.
Тэмүү компани зөвхөн торгууль төлөхөөс гадна илэрсэн зөрчлүүдийг хэрхэн арилгах талаар үйл ажиллагааны төлөвлөгөөг 8 дугаар сарын 28-ны дотор багтаж Европын комиссд хүргүүлэхээр болсон байна. Үүний дараагаар Европын комисс 2 сарын хугацаанд төлөвлөгөөг үнэлж шаардлагыг хангаж байгаа эсэхийг шийдвэрлэнэ. Энэхүү торгууль нь Европын холбооны дижитал үйлчилгээний тухай хуулийн хүрээнд ногдуулж байгаа 2 дахь том шийтгэл. Үүнээс өмнө 2025 оны 12 дугаар сард Европын холбоо X платформд 120 сая еврогийн торгуулийг ногдуулж гисэн юм ба. Мэдээ үргэлжлүүлж байна. Хөрвүүлэн бусад онцлог мэдээллийг тавчаар багслан мэдээллээ. Энэтхэг улсын ерөнхий сайд Нарендра Модигийн засгийн газар нийслэл Шинэ Дели хотын төвд байрлах Дели Гимхана клубыг эзэмшиж байгаа газраа чөлөөлөхийг шаардлаа. Энэхүү клуб нь колони үеэс улбаатай энэтхэгийн улс төр бизнесийн нөлөө бүхий хүмүүсийн цуглардаг байрлалуудын нэг. Засгийн газар 11 га талбай бүхий энэхүү газрыг батлан хамгаалах болон стратегийн зориулалтаар ашиглах шаардлагатай гэж үзсэн байна. Хамгийн одоогийн байдлаар клубуд ердөө 2-7 хоногийн хугацаа өгсөн байна. Клубын өмгөөлөгчид шүүхэд хандаж нүүлгэн шилжүүлэх ажиллагааг зогсоохыг хүссэн боловч шүүх шууд оролцохоос татгалзсан байна. Гэсэн хэдиж энэтхэгийн ерөнхий прокурорын газар альва арга хэмжээг зөвхөн хууль журмын дагуу хэрэгжүүлнэ гэж мэдгдснээр клубуд тодорхой хугацааны буюу 2-7 хоногийн хугацаа өгсөн байгаа нь энэ юм. Австрали улсын засгийн газар Америк нэгдсэн улсын химийн үйлдвэрлэлийн гигант болох 3M компанийг шүүхэгдөгч 2 тэрбум австрали долларын нөхөн төлбөр хэмжиллээ. Энэ хэрэг нь гал унтраа хөөсөнд агуулгаддаг PFAS гэх химийн бодисоос үүдсэн байгаль орчны бохирдолтой холбоотой юм байна. Австралийн талын мэдээснээр уг бодис улс даяар 28 батлан хамгаалахын байгууламжийг бохирдуулсан. Цэвэрлэгээ нөхөн сэргээлтийн зардал асар их хэмжээнд хүрсэн гэлээ. Тиймээс 3M компани бүтээгдэхүүний эрсдлийн талаарх мэдээллийг нуусан, аюулгүй гэж ташраа мэдээлэл өгсөн гэж буруутгасан байна. Харин 3M компани зүгээс уг бодисыг Австралид үйлдвэрлэж байгаагүй, мөн ийм төрлийн бүтээгдэхүүний борлуулалтаа 20 жилийн өмнөөс зогсоосон гэдгэлээ. Химэл оюуны салбарын тэргүүлэгчдийн нэг болох Anthropic 65 тэрбум $, татан төвлөрүүлж, компани үнэлгээ 965 тэрбум $-д хүрсэн байна. Ингэснээр тус компани өрсөлдөгч OpenAI компани 852 тэрбум $-ын үнэлгээг давж, захиурын хөндийн хамгийн өндөр үнэлгээтэй химэл оюуны стартап болсон байна. Шинэ хөрөнгө оруулалтыг Altamira Capital, Dragoneer, Greenox болон Sequoia Capital зэрэг томоохон сангууд удирдаж байна. Өмнө Солонгос улсын алдарч жүжигчин Ким Сохёны талаар худал мэдээлэл тараасан хэрэгт буруутгагдж байгаа YouTube сувгийн хөтлөгч Ким Сэй баримтлагджээ. Тэрээр өөрийн Hover Lab сувгаар дамжуулан жүжигчин Ким Сохён талийгаач жүжигчин Ким Сэронтой үерхэж ясан гэх мэдээллийг анх түгэж ирсэн юм байна. Прокуроруудын үзэж байгаагаар уг мэдээллийг батлах баримтуудыг зориудаар өөрчилж хуурамчаар үйлдсэн байж болзошгүй байна. Сөүлийн төв дүүргийн шүүх нотлох баримтыг устгах, эсвэл оргон зайлах эрсдэлтэй гэж үзэн баримтлах зөвшөөрлийг олгосон байна. Ким Сэйн тухайд өөрийгөө буруугүй гэж мэдэгдэж, мөрдөн шалгах байгууллагуудыг эсэргүүцэн гомдол гарган гэлээ. Тэнгэрлэгсийн оройны гадаад мэдээний хөтөлбөрийг хүлээн авсан баярлалаа. Сайхан амраарай.